Сайн байцгаана уу? Одоо өвлийн аялал жуулчлалын ивент арга хэмжээ болж 25 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Хөх сувд мөсний баярын өнөө жилийн зохион байгуулалтын онцлогоос та бүхэндээ сонирдуулъя. За өнөө жилийн хамгийн гол онцлог бол Хөвсгөл далайн ээж маань Монгол төрийн эвгээлд сойрхлоор Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл далайн ээж маань төрийн талхтай болж байгаа. Тийм учраас энэ төрийн талхтай болж байгаа түүхэн цаг хугацаанд тохиогдож байгаа мөсний баярынхаа нээлтийн арга хэмжээг энэхүү түүхэн гаруулаар нь одоо найруулахаар бид бүхэн зорин ажиллаж байна. Энэ бол одоо өнөө жилийн мөсний баярын маань урд урд нь болоогүй ийм сайхан онцлогтой мөсний баяр болох гэж байна. Тэгэхээр энэ жилийн мөсний баярын нээлтийн найруулгыг Хөвсгөл аймгийн хөгжим драмын театрын уран бүтээлчид, Хөвсгөл аймгийн соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын газар түүний харьяа бүхий сумдын соёлын төвийн уран бүтээлчид хамт олон Хөвсгөл аймгийн нийтийн номын сан, Хөвсгөл аймгийн орон нутаг судлах музей гээд бид бүхэн хамтраад түүх гаруулынхаа дээжийг сойрхуулсан, энэ нутгийн онцлог шинжийг агуулсан, ерөнхийлөгчийн зарлиг ёсоор батлагдсан энэ далайн ээжийнхэн хамгийн тэр түүхийн их онцлогийг харуулсан ийм найруулгаар хийхээр төлөвлөж зорин ажиллаж байгаа нь бол өнөө жилийн мөсний баярын онцлог. За хоёрдугаарт болохоор энэ жилийн мөсний баярыг гайхамшигт хөвсгөл гэж нэрлэж байгаа. Учир яагаад гэвэл нэгдүгээр агуулгатаа уялдуулаад, төрийн талхтаа уялдуулаад Хөвсгөл аймгийн өөрийнх нь одоо гайхамшгууд ямар учиртай юм бэ гэд талаас нь энэ агуулгыг оруулсан ийм найруулгатай болох гэж байна. За жишээ нь та бүхний сайн мэдэх тийм ээ одоо Монголын сууд бүлэг хөвгүүдийн уран бүтээлийн дээжсээс дээжлэн одоо оруулж байгаа хэрэг явдал. Учир юунд юу гэхлээр өнөө жилийн мөсний баримлын бүтээлийнх нь одоо даалгаварт бол дандаа одоо энэ төрлийн зүйл орсон байгаа. Тийм учраас та бүхний ирж үзэх нь мөсөн баримлуудын сэдвийн онцлог бол гайхамшигт хөвсгөлийн тухай буюу Хөвсгөл аймгаас төрөн гарсан дэгдсэн тэр гайхамшигт суу билгүүдийн охид ээжээс үзүүлэхээр их онцлогтой. Тэгэхээр энэ бол одоо өнөө жилийн мөсний баярын хоёр дахь онцлог нь гэж үзэж болно. За 3 дугаарт мөсний баярын хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулдаг нэг томоохон одоо хүмүүсийн сонирхол татдаг олон нийтийн сүлжээнд төвөөгдөж хүмүүсийг сайхан сонсдог зүйл бол одоо оюун бэлгийн охин манлаа болсон яруу найргийн наадам. Хөх цум яруу найргийн наадам одоо ингээд өнөө жилтэйгээ ингээд зохион байгуулалтын хувьд бол ингээд 5 дахь жил рүү орж байна. Хөх цум яруу найргийн наадамд орсон уран бүтээлүүдийн даалгавар дотор бол Хөвсгөл далайн ээжийн тухай шүлгийн даалгавар заавал байдаг. Магадгүй нэгэнтээ бид бүхэн Хөх цум яруу найргийн наадмын дан Хөвсгөл далайн сэдвтэй шүлгийн дээжсээр одоо ном бүтээл тойрвол гарах болов гэж би бодож байна. Тэгэхээр өнөө жилийн мөсний баярт зориулсан Хөх цум яруу найргийн наадмын 1-р шат нь бол мөснийхөө баярын талбай дээр. За 2-р шат, 3-р шат нь бол одоо хөслийн хадан дээр мөн одоо өдөш орой сайхан түүдэг гал эндэрэгд сууж яруу найргийнхаа дээжсээс хүргэх гэдэг ийм одоо найруулгатайгаар Хөх цум яруу найргийн наадам маань зохион байгуулагдана. За ийм одоо 3 онцлог шинжтэйгээр одоо шөө олон сайхан мэдээж уламжил болсон олон сайхан одоо морин чарганы уралдаан тийм ээ гэдэг агуулга бол хязгаарч хадгалдахгүй мөсний баярын хамгийн гол одоо бас нэг юм үзүүлбэр морин чарганы уралдаан бол уламжил ёсоор явдгаараа явна. Өнөө жилийн наадмын бас нэг онцлогтой юм бол тэшүүрийн улсын одоо аваргын уралдаан болох гэж байна. За энэ бол одоо өнөө жилийн мөсний баярын бас нэгэн онцлог арга хэмжээ болно. Хөвсгөл далайн ээж мөсөн томлого талын дээр нь улсын уралдааныг тэшүүрийн улсын уралдааныг зохион байгуулна гэдэг бол энэ бол маш сайхан үйл явдал. Тийм учраас энэ одоо үйл явдал уралдаан тэмцээн бол өнөө жилийн мөсний баярын 5 дахь онцлог болно гэж ойлгож болно. Ингээд эрхэм хүндэт та бүхнийг гайхамшигт Хөх сувдын орон 2026 мөсний баярт хүрэлцэн эрхийг урьж байна.